За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээлээр бид бүхэн далайн урсгалын талаар үзэх болно. Далайн урсгалын ангилал, чиглэл. За байгаль дээр үзүүлэх нөлөө гэх мэт. За эхний ээлжинд бидний ашиглаж байгаа програм ArcGIS програм. ArcGIS програм дээр далайн урсгалын мэдээллийг агуулсан лейерийг ачаалсан байна. Ocean currents. За англиар бол ocean currents. За ингээд таних тэмдгийг харах юм бол улаан болон цэнхэр хөх хөнгөөр дүрслэгдсэн байна. За ингээд тайлбарыг харах юм бол cold, warm буюу цэнхэр хөх хөнгөөр дүрслэгдсэн нь хүйтэн, улаан хөнгөөр дүрслэгдсэн нь бол warm буюу дулаан. За тэгэхээр далайн урсгалыг хүйтэн болон дулаан урсгал гэж хоёр ангилдаг байх нэ. За сурах хүчиг дээр бол бас дрейп урсгал, нөхөр урсгал, нэгтэй урсгал гэдэг юм ангилсан байгаа. За гэхдээ нөгөө ер нь хичээлүүд дээр би сурах хүчиг дээр байгаа мэдээллийг давтан өгөхийг зорихгүй байгаа. Тэгэхээр сурах хүчиг дээр байгаа мэдээллээ ашиглаад за энэ хичээлийг баяжуулан үзнэ гэж ойлгох хэрэгтэй хүүхдүүд. За ингээд дулаан болон хүйтэн урсгал байдаг юм байна. За эндээс attribute мэдээллийг авч үзье. За температурын хувьд дулаан хүйтэн гэдэг ингээд ялгцсан. За дэлхий дээр нийтдээ бол тэмдэглэгдсэн 74 далайн урсгал байдаг юм байна. Ингээд нэрстэй. За зарим нь нэргүй юм урсгалууд ч байна. За яг тоолоод үзсэн 28 хүйтэн урсгал. За 74-өөс 28-ыг хасгаар чинь 46 одоо дулаан урсгал байдаг байх нэ. За чиглэлийг ерөнхийд нь одоо дараагийн хичээлийн дараагийн хэсгээр хэдүүлээ авч үзсэн. За тэгэхээр эхний хэсэг хичээлийн эхлэл хэсгээр бол ерөнхий чиглэлүүдийг та бүхэн харсан байх. За энэ видеоны яг энэ хэсгийг бол багш нь зураг болгоод авсрах чинь тэндээс бас нэмэлтээр хараарай. За ингээд дараагийн хэсгээр уулзцгаая.